Хэрмэн үзэгчтэй манай Free podcast-ийн танин мэдхүн дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. За өнөөдөр бид нэлээд сонирхолтой сэдвээр ярилцахаар түүх ухааны доктор Авдангийн болтыг ээлж дуртагаа ерөн оролцуулаад байна. За ингээд танд бас энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. За Курскийн тулалдаан өнөөдөр бидний ярилцах сэдв. Тэгэхээр Курскийн тулалдаан бол одоо маш алдартай шийдвэрлэх зүүн фронтод шийдвэрлэхийн тулалдаан болсон. За тэгэхээр энэ тулалдааны эхлэхээс өмнө за ер нь яагаад заавал Курск яагаад Герман болон зөвлөлт бод улсын анхаарлыг тэгэж их татав. Энэ бол Сталинградын тулалдаанд дуусчихсан байгаа. За тэгээд ер нь энэ бол Германы зүгээс бол санаачлахыг эргүүлж гартаа авах гэж харж байсан. Зөвлөлт бод улсын зүгээс бол олсон давуу байдлаа хамгаалж үлдэх ийм одоо стратегийн байдал байсан юм уу гэж зүгээр харагдаад байгаа. Тэгэхээр яагаад заавал Курск гэж. 2025 онд чинь зөвлөлтийн ард түмэн эх орны агуулгад анжаасны 80-д тохион шүү дээ. Тэгэхээр Курскийн тулалдаан бол зөвхөн одоо эх орны агуулгад айн биш. Дэлхийн 2 дугаар дайны түүхэнд хамгийн том тулалдаануудын нэг аман улс төр зэрэг бусад ач холбогдлороо бас томоохон үйл явдал тооцогдож ирсэн. Гэхдээ Курскийн тулалдааныг хандах өнөөдөр одоо архивын баримтуудаар ил гарч байгаа зүйлсийг харьцуулаад үзэхээр бас үзэл сурталаар нэлээд гоёдож ирсэн, чимэгдэж ирсэн гэдг нь бас харагдаж байна л да. За Сталинградын тулалдаан шавтарч за тэр ирчээр улаан арим 1943 оны ихээр өрн зөвлөө нэлээд хурдтай давжсан л да. Хэрвээ бид санаж байгаа бол 1943 оны нэг сарын сүүл 2 сарын ихээр Сталинградад бүслэгдсэн одоо хүчээр аврахаар Манштейний танкын групп Сталинградын зүгт хөдөлж улмаар нэлээд одоо ширүүн тулалдаан эцэд буцагдсныг санаж байгаа бах. За Манштейний групп буцагдснаар өрн зүгт том цорхоо үүссэн л дээ. Ингээд улаан арим нэлээд эрчтэй давшиж тэр эрчээр явсаар байгаад Харьков хотыг чөлөөлсөн, Белгород хотыг чөлөөлсөн. За гэвч хангалтаасаа тасарсан. За босож чадгаа нь улмаас амжилтгүй байдалд дахин ороод буцаад энэ сая Харьков, Белгород гэсэн хотуудаа алдсан л да. Ингээ 1943 оны 3 сараас эхлээд хоёр тал үндсэндээ одоо амсхийг байдалд орсон. За нөхцөл байдал чинь энэ үед бас нэлээд өөрчлөгдөж ирсэн. Өөрчлөгдсөн гэдэг нь бол 1941-с 1943 оны хооронд зөөлхөлтөөс ялангуяа улаан арим бол байлдаанд нэлээд туршлагаж иж. За энэ хэмжээнд энэ хугацаанд бас зөвлөлтийн ард тал нэлээд бэхжиж ард тал руугаа нүүлгсэн одоо зэргийн гол үйлдвэрүүд хэвийн ажиллах болж өнөө зэрэгцээ бас байлдаанд амжилтгүй оролцсон туршлаган дээр сургамжин дээр үндэслээд шин зэвсэг зохион бүтээх түүнийг нэвтрүүлэх гэдэг одоо нэлээд ажил бас амжилттай эхэлж ирсэн ийм л үйл дээ. Германы хувьд бол үндсэндээ Дорнод фронтоос гадна хойд Африкт бол нэлээд хүч зарж ирсэн. Тэнд нэлээд хүчийг барьж ирсэн. Ингээд Сталинградын байлдаанд тулдаанд ялагдсныхаа дараа бас нөхцөл байдлыг харгалзаж үзээд ер нь бол хүч барагдсан гэдэг дээр Германы Гитлер ч гэсэн түүнийг дайрсан зэрэг жанжангууд ч гэсэн бас тухайн үед санал нэгдэж байсан юм байна л да. Гэхдээ сүүлчийн удаа нэг үзээд алдъя гэдэг ийм санал Гитлерийг дайрсан зэрэг жанжангуудаас гарсан. За тэр үед бас хоёр хуваагдаад нэг хэсэг нь бол одоо Дорнод фронтод давшилт явуулах шаардлагагүй одоо байгаа заг дээр зогсъё. Нөгөө хэсэг нь нэг удаа усыгээд үзье гэсэн байдалтайгаар ингээд санал хуваагдсан байдалтай ийм л нөхцөл байдалтай байжээ гэж. Энээр хоёр талын тагнуулууд хэрхэн ажиллаж исэн бэ? Энэ их сонирхол татаад байдаг. За янз бүрийн мэдээллүүд л ирж исэн баг та Курскийн талаар одоо Германууд давших гэж байна, ингэ гэж байна гэдэг. Дөрөв таасуулаа. Энэ тулдаан онцлох хэрэгтэй юм гэж. Дөрөв мэд одлаа. Улаан арим давшсаар байгаад үндсэндээ одоо Курск хотыг чөлөөлөөд урагшаага нэлээд зүлхийгээд орсон л да. Одоо энийг бол Курскийн тохой гэж нэрлэдэг. Тий, өөрөөр хэлбэл газрын зураг дээр харах юм бол манай одоо
тамсаг болоогүй шүү дээ. Доромт яг тэрэн шиг цүлхийгээд орцсон. Ийм одоо нэг скежүүлэлтсэн. Тэгээд дунд нь бол Курск код. За өөрөөр цүлхээж орсон урагшаа өрн зүг рүү цүлхээж орсон хэсэг нь бол 150 км орчим. За өргөнөөрөө бол 200 км гэхүүд ийм одоо том тохойд. Тэгэхээр яг энэ тохойны чинь дунд нь Курск код байна. За хойдолт нь бол хамгийн томоохон суурин газар бол Орелка тот байсан. За энэ бол харьцангуй бага хадалтай. Тухайн үед бол энэ хоёр талд шийдсээр байгаа энэ Орелд бол бараг хүн үлдээгүй. Угаасаа зөөхөн хамтаа 25,000 орчим хүнтэй л байдаг байсан. За Курскээс урагшаага хамгийн томоохон суурин газар бол Белгород. За энэ бол бараг дайны өмнө бол 200,000 хүнтэй байсан. Тэгээд яг тухайн үед бол 100,000 хүнтэй бас том бод. За тэрнээс урагшаага хамгийн том суурин газар бол Харьков. Харьков бол дайнаас өмнө бараг 2 сая хүнтэй байсан. Ер нь тэр чигээр л шахуу Германд эзлэгдсэн хотолтой. Тэгэхээр энэ тохой нэгэнд үүссэн учраас өмнөдөөс нь хойноос нь Курскийн зүгт давшиж ингээд тэр тохой зүлхэж орсон одоо байрлсан улаан армийг бүсэлж устгаад тэгээд эндээс нэгдүгээрт Москва руу дахиад давшия. За хоёрдугаарт болж игэл бас туслах цохилтыг Кавказ руу дахиад өг ихсэн. Энэ төлөвлөгөө Германы талд боловсрогдож илтээ. Гитлер бол давшилтын хугацааг 5 сарын 3-нд гэж нь товлоод дараа нь 6 сарлууд хойшлуулад хэд удаа хойшлуулсан байна. Тэгэхээр аливаа төлөвлөж байгаа одоо байлдааны ажиллагаа операц чинь хугацааг хойшлуулна гэдэг чинь мэдээ алдагдахын л одоо нэг шалтгаан болдог л да. За тухайн үед улаан айрам одоо 41-ээс 43 он нэлээ ялагдаад хурж байх үед бол баруун Европт дайнаас өмнө байгуулсан, за дайны үеж байгуулсан, за ялангуяа улаан армийн цэргийн дагнуулын цэгүүд нэлээд хамтарсан байсан. За эдгээр улаан армийн давшилтын ус амжилтын нөлөөгөөр нэлээд сэргэж ирсэн л дээ. Сэргэж ирсэн гэдэг нь юу гэхээр тухайн үед чинь фашизмын эсрэг одоо хөдөлгөөн баруун Европт хүчтэй байсан. За тэд бол одоо улаан армийн цэргийн дагнуултай нэлээд холбоо тогтоож хамтарч ажилладаг мэдээлэлээр ч одоо хангадаг байсан. За тэднэр дамжаад Вермахтын одоо Германы зэвсэг хүчний хэд хэдэн удирдлагын төвд бас энэ фашизмын эсрэг зөвлөлтийн хөдөлгөөнтэй холбоотой за фашизмын эсрэг үзэлттэй бас энэ Германы офицерууд ажиллаж байсан. Тэд бас нэлээд холбоо тогтоол ажиллаж байж л дээ. За эдний одоо дэмжлэгээр улаан армийн бол ер нь одоо Гитлер шин давшилтанд бэлтгэж байна гэдэг мэдээллийг бол анх авсан байгаа. За энэ авсан мэдээлэл зүгээр одоо цэргийн дагнуулын шугамар гэх үедээ одоо фронтын зайг дээр улаан армийн бол шалгаж нэлээд бас тандах, тагнах юм байлдааны ажиллагаанууд явуулаад бас энэ мэдээллийг тухайн үед нотолж байсан л да. Гэхдээ аль аль талаас тагнуул бол бас гайгүй ажиллажсэн гэж хэлж байна. Яг гэхдээ тэр Курскийн тохойд улаан армийн маш их хүч төвлөрсөн байна гэдэг мэдээллийг бас Гитлерийн штаб тухайн үед бас сайн авч ирсэн байлаа. Тийм ч учраас Германы талд давшилтаа бас нэлээд хойшлуулж ирсэн. Яг тэгэхээр тухайн үед Германы зэвсгэлд бас шин загварын танкууд, бусад зэвсгэлүүд одоо оруулахаар ажиллаж байсан учраас энэ шин зэвсгээ жаахан хүлээе. Тэгвэл бас амжилтанд хүрч магадгүй гэдэг байдлаар Гитлер одоо давшилтаа тухайн үед хойшлуулж ирж байсан л да. Та сая шин зэвсэг гэдэг дурдлаа. Би бас их тэгж уншиж байсан. Барс танк гэж бид ярьдаг шүү дээ. Марк 6 гэж ярьдаг. Тэр танкууд орж ирсэн гэх. Тэгээд энэ хоёр талын бэлтгэл нөөц энд давшилтанд ашиглаж ирсэн тэр одоо хүч. За Оросуудын тэр зөвлөлтийн хамгаалахаар бэлдэж ирсэн тэр хамгаалтын шугам эдэр нэлээд сонирхол татдаг. Тэгэхээр хоёр талын яг тултаанд яг хэрхэн яаж бэлтэж ив. Одоо шинэ би тэгж уншиж байсан. Яг ингээд нөгөө Курск чи ингээд танк эсрэг ингээд нөхнөд ухаж байгаа шүү дээ Оросууд зөвлөлтөд. Тэгэхэд тэрийг ингээд хэрвээ сунгаа татах юм бол Москвагаас Мадрид хүрэх хэмжээний тийм урт одоо нөхийг ингэж ухаж бэлтэж ийсэн гээ. За тэгээд ингээд нөгөө танк эсрэг хүч буунуудаа ингэж нэг нэгэнд биш ингэж таруулж байршуулах гэдэг юм ингээд хоёр талын бэлтгэл нэлээд сонирхолтой санагдаад байна. Тэгэхээр германуудыг ямар хүчээр дайрахаар төлөвлөж ирсэн нөө цогцолтын хоёр чиглэл байгаа юм л да хойноос нь урдаас нь гэдэг тийм. А тэрний эсрэг зөвлөлт бас ямар хүчийг хоригдлуулж
хамгаалж ирсэн. 1943 оны 4 сараас эхлээд Германы тал одоо Цитадель гэдэг нэртэй ийм операцид бэлтгэж гин гэдгийг улаан арми нэгэнтээ мэдэрсэн учраас бас хариу арга хэмжээг авч ирсэн л да. Тэгээ үндсэндээ ярилцаад тухайн үед бол улаан арми яг тэр хэсэгтэр бол Германаас хүчээр бол үлэмж давуу хүч төвлөрүүлсэн байсан. За Америк хүч, танк, нийс хонгоц орол баг 1.5 дахин их. За артиллери одоо их буугаар бол баг 2 дахин их юм хүчийг хөндлөлүүлсэн байсан. Ер нь бас улаан армийн жанжин штабд 2 санал гарсан байна. Ер нь өрсөө давшилт явуулаа гэдэг. За гэвч нөгөө талын санал нь бол стратегийн чанартай хориглох байлдаан явуулж байгаа. Дараа нь Германы хүчийг суларсны дараа давшилтандаа ороо явдаг. Энэ санал дээр одоо зөвлөлтийн ерөнхийдөө командлын 2 гол төлөөлөгч болсон Маршал Жуков, армийн генерал Василевский нэлээд зөвлөсөн л дээ. Ийм учраас Сталин хоёулангийн тэр Курскийн дохойдоор одоо байрласан хэдэн фронтыг захирсан тусгай төлөөлөгчөөр хоёулангийн томилсон байна. За та хоёулаа санал аваад оч хоёулаа одоо харилцсан эвтэй сайхан ажил энэ ажлыг зохицуулах. Тэгэхээр давшилт ихээр Германы тал бол 2 үндсэн хүчийг бүрэлдүүлсэн байсан л та. Нэг нь бол одоо нэлээд одоо нэртэй Германы жанжин Клюгегээр ахлуулсан төвийн арим гэдэг. Энэ бол хойдлоосоо давшилт ихээр бэлтгэсэн байсан. За энэ Клюгегийн армийн гол хүчин бол 9 дугаар арим. Хэрийн 9 дугаар арим энэ командлагч нь бас фельдмаршал модель гэж мундаг жанжин байсан л та. За нөгөө энэ эсрэг байрлаж ирсэн нь бол зөвлөлтийн одоо улаан армийн төвийн фронт гэж централ фронт хамгаалагч нь одоо армийн генерал Рокоссовский байсан. За үндсэндээ хүч бүрэлдэхүүний хувьд бол түрүүн биелсэн амьд хүчээр бол улаан арми үлэмж давуу байсан л да. Рокоссовский бол нийтдээ тэнд 700,000 хүнтэй байсан. За Клюгегийн давшилтын хүч бол 400,000 хүнтэй байсан баг. За гол нь бол энэ давшилтыг хийхээр өмнө талаас Германы армчин Манштейнер командлуулсан армийн бүлгийг бүрдүүлсэн байсан. За тэрний гол хүч нь бол танкийн 4-р арми байсан л да. Командлагч нь одоо бас танкийн нэртэй жанжин Гот гэдэг хүн. За энэний эсрэг зөвлөлтийн улаан армийн Раньожийн фронт командлагч нь одоо армийн генерал Ватутин байсан. За Ватутины Рокоссовскийн хоёрын одоо захирсан фронтын гол онцлог нь бол танкийн нэг аримтай. Ер нь Рокоссовский мэдлэлд байсан танкийн 5 дугаар арим бас Ватутины мэдлэлд бол танкийн 1 дугаар арим. За үүний хажуугаар Конвен командлсан одоо Степной фронт гэдэг талын фронт гэдэг Ватутины хажууд байсан. Тэнд бол бас танкийн 1 аримтай. Ингээд энэ 3 фронт бол тус бүрдээ танкийн 1 арим. Үүнээс гадна тус бүрдээ танкийн одоо 2 корпустай. Германы тал нийтдээ 50 дивиз бүрдүүлсэн хөндлөсөн байснаас 17 нь бол танкийн болоод моторчсон дивиз. Зүгээр танкийн болоод моторчсон дивизийн ялгаа нь юу гэхээр танкийн дивиз бол бүтц бүрэлдэхүүнүүд бол дотор танкийн 2 хороо мөн моторчсны хороотой. Моторчсон дивиз нь болохоор танкийн 1 хороо, моторчсон 2 хороотой. Араа маневр сайтай хурдан шалангуй явах юм. Зөвлөлтийн аримд бол танкийн арим шинээр байгуулагдсан байсан л та. Тэгэхээр зөвлөлтийн аримд байгаа танкийн арим бол Германы танкийн аримтай харьцуулахад бол өөр. Энэ бол дотроо танкийн хэдэн корпусаас бүрддэг. За зүгээр танкийн корпус нь Германы армийн танкийн нэгтгэгтэй харьцуулах юм бол үндсэндээ нэг танкийн дивизтэй л одоо адилхан байсан. За хоригдуулсан хүч бүрэлдэхүүний хувьд зөвхөн танкийн тоог аваад үзэх юм бол Германы тал нийтдээ нэг 2500 орчим танктай. За зөвлөлтийн арим бол тэрнээс 2 дахин илүү танк хоригдуулсан байсан 5000 орчим танктай. Тэгэхээр Курскийн байлдааны гол онцлог нь хэд хэдэн онцлог байгаа шүү дээ. За нэгдүгээр шин зэвсэг хэрэгэлсэн. За хоёрдугаар танкийн одоо
том тулдаан явагдсан. За 3 дугаарт бол стратегийн сонин ажиллагаа нэг талаас нөгөө талд шилжсэн ийм улс төрийн одоо үр дагавартай байсан гэж. За ингээ хоёр тал хүч хөрөлдүүлсэн. За тулалдаан хэрхэн өрнө германууд хэрхэн яаж давшив? Яг ингээ харж байхад бол хойд чиглэлийг хамгаалж ирсэн Рокоссовскийг харж байхад нэг юм тэр газрын байцыг харахад нэг нэлээд уулархах газар байгаа юм байна. Тэр 90 км-ийн яг зааг байгаа. Тэрэндээс бол модулын хүч орж ирнэ гэдгийг бол бараг ойлгомжтой шах байсан. Өмнөд чиглэлд бол Батутны яг хамгаалж ирсэн хэсэг бол нэлээд тал газар байгаа юм л та. Тэгэхээр тэргээр бол германууд бол яаж ч маневрлж орж ирэх болохоор байсан. Тэгээ хамгаалтын 3 шугам байгаад байгаа. Тэгэхээр германуудын давшилтыг хэрхэн яаж эхлэв? Ер нь тулаан яаж эхлэв? Та дөрөв асуусан хоригдлын шугамаа яаж бэлдсэн нэг онцлогтой байдаг юм байна. Энэ дээр нэг зүйлийг онцолж хэлэх хэрэгтэй баг. Тэр яагаад тэр Курскийн тохиод одоо улаан айрам богино хугацаанд маш их хүчийг хуралдуулж чадваа гэхээр нэг 120 км төмөр зам тавьсан байна. Энэ бол Гүнээс тэр Курскийн одоо тохоо хүртэл. За энд бол бараг 30,000 орчим энгийн одоо гол төлөв дандаа залуучууд, хүүхдүүд, эмэгтэйчүүд гэдээ ажиллаж маш богино хугацаанд бараг сарын дотор 120 км төмөр зам тавьсан. Хэрвээ энэ төмөр зам тавьж чадаагүй бол тэр их техник хүчийг бол улаан айрам артлаас маш түргэн хугацаанд бас татаж чадахгүй байсан. Тэгэхээр энэ бол маш тийм одоо эмгэнэлтэй нэг талаас дандаа энгийн хүмүүс маш их хүн бас өвчнөөр нас барж байгаа шүү дээ. Нөгөө талаас одоо ёстой баатарлаг гэж болохоор арт талын ийм үйл явдал байсан л да. Энэ байгаагүй бол тэгэхээр одоо хүч бүрэлдэхүүнээ татж чадахгүй байсан гэдгийг л одоо Оросын төгтөд нэг дэвлэн зөвшөөрсөн байна. Хоёрдугаар яг стратегийн жанртай хоригдолтой явуулаад хүчээ судруулаад одоо давшилтанд орё зөвлөлтийн команд шийдсэн учраас гол цохилтууд бол хаагуур ирэх нь бол угаасаа тодорхой байсан. Тэгм учраас сая таны дурдсан Рокоссовский хоригдолтон бэлтгэхдээ ер нь бол модулын хүч бол сая таны хэлдгээр 90 орчим хүртэл. За ер нь гол нь бол 50 орчим өргөн километр фронтоор одоо давшилтаа хийхээр ингээ бэлтгэсэн байсан. За энэ юуны Германы одоо моторчсон цохилтыг зогсоохын тулд үндсэндээ одоо зөвлөлтийн арим судлаад гол гаргасан шийдвэр нь бид бол хэдийгээр артиллерийн тоогоор олон боловч зөвлөлтийн артиллерийн гол цөм нь бол дандаа 45 мм за тэгээд тэр үед шинээр дөнгөж нэвтрээд байсан 76 мм-ийн одоо шинэ Т-3 гэдэг их монод байсан л та. Эднэр нь бол Германад зөвсгөл нэвтэрсэн тэр шинэ танкуудыг бол үндэ одоо бас сонирхох хэрэгтэй байсан. Шинэ танкууд чинь хуйгийн зузаан нэлээд зузаартсан. За тэгээд техник технологиуд нэлээд том болцсон. Нэлээд наристсан байсан учраас ерөөс газрын минер танк зөргөөцөх минер одоо энэ хоригдтыг хийгээд 270,000 минийг тавьсан байна. За хоёрдугаар таны дөрөв хэлдэг танк зөргөөцөх шууднууд ундаг гэхээр ухсан. Тэгэхээр гол одоо дайсан давшилтыг сааруулах хүчин зүйл нэ гэж. За өмнө нь бол фронтын шагман дагуу танк зөргөөцөх их монодыг тарааж байрлуулдаг гэсэн бол энэ удаад сайн таны хэлдгээр шинэ тактик шилжиж ерөөсөө танк зөргөөцөх батарей бүр дивизион хороогоор нь тийм бэхэлсэн орон маягтай тал тийш буудаж болохоор цай цэлбэртэйгээр одоо артиллерийн байрлалыг тэгж хийсэн байна. Ингээд хоорондын зай нь бол үндсэндээ нэг 2-3 км-ч байд юм уу. Ийм байдлаар танк зөргөөцөх олон их монодоос бүрдсэн одоо цайз маягтай нуучуудыг байгуулсан л та. Тэгээд танкуудад дундор орохоор танкийг их зурдаас нь биш хажуудлаас нь буудаж гинжийн таслаад тэгээд дараа нь буудсан нөх юм зорилготойгоор л танк зөргөөцөх олон бэлтгэлтүүдийг байгуулсан баг. За энэ ч бол үнэхээр үр дүнгээ өгсөн. За Рокоссовскийн чиглэлд бол цавраажуулсан гүн хоригдолтыг их байгуулсан. 3 одоо цавраажуулсан хоригдолтыг байгуулсан байна. Хоорондын зай нэг 10-15 км эртээ. За энэ чиглэл дээр модулын арим давшилт явуулахдаа шинэ зэвсэг хэрэглэсэн. Энэ бол нэгдүгээр
тэр үедээ дөнгөж авчраад байсан Фердинанд гэдэг өөрөө авч их бог хэрэгэлсэн л дээ. Фердинанд бол их сонин одоо 1943 оны эхнээс эхлээд үйлдвэрлэлд ороход дайн дуустал ердөө нэг 100-аад л хийсэн байна. Жин нь бол 65 тонн. За 88 мм-ийн хөвөр зэвсгэлсэн. За энэ бол ерөөсөө танкыг одоо зөвлөлтийн танкуудыг бол 5 км-т устгах чадвартай. За нэг зүгээр одоо тэр үеийн тооцоогоор бол нэг өөрөө явж их бо тэр үед зөвлөлтийн баг 20-25 танкыг устгаж ирсэн байна. Тэгэхээр дээр нь яг хуу давшилтын үед бол зөвлөлтийн хориглолтын эхний хоёр цувраг бол сэтэлсэн л дээ модлийн тал. Тэгээ 3 дахь цувраан дээр ирээд нэлээд зогссон. Яг тэгэхээр хохирол маш их амссан, минус болоод тэр артиллерийн шин тактикаас болоод. Гэхдээ тэнд бас хориглолтыг сэтэлэхэд ямар одоо хүчин зүйл нөлөөлсөн гэхээр анх удаа германчууд тэнд радио алсын радио удирдлагатай жижиг Голиаф баха одоо Голиаф тийм урдаа нэг юм иргэдэг юм. Мин устгадаг. Жижиг танкуудыг хэрэглэсэн байна. Нэсгт жододлохгүй учраас тэгээ өөрөө дэлбэлээл явцдаг. Тэгээ мин талбайг бол их цэвэрлсэнтэй. Гэхдээ тэр үр дагаврыг бас Германадад сайн ашиглаж чадаагүй. Яг тэгэхээр цэвэрлсэн одоо гаргасан мингүй болсон талбай хэсгээ хойш нь одоо мэдээлж боломжгүй учраас Германы хойноос явжсэн Германы танкууд чухам хаана одоо мингүй болсон юм гэдгийг бол тодорхойлж чадахгүй учраас бас мин дэлээ өртсөн. За дээр нь энэ чиглэлд Рокоссовскийн чиглэлд бол германчууд анх удаага Ирвис гэдэг танк ашигласан. Энэ бол дунд танк. Нэг 45 орчим тоннтой. За 75 мм хөвөр зэвсгэлсэн. Т-34 танк чинь ерөөсө 30 тонн штай. Тэгэхээр бас л шинэ технологи байсан. Энийг бол зөвлөлтийн одоо танк эсэргүүцэх угаар бас сөнөөхөд тийм амаргүй гол төлөв хажуунаас нь буудаж бензин дөрвөн хэлдгээ таслаад хажуу талын хоёрыг нэмгэн учраас бас хажуунаас нь буудаж голдуу тэгжил одоо устгаж байсан. Энэ дээр юу одоо агаарын тулалдаан бас их сонирхолтой санагдаад байна. Illusion гэдэг онгоц орж ирж байгаа шүү дээ. Зөвхөн нисдэг танк гэж нэрлэдэг байгаа тийм. Энэ агаарын тулалдаан бас ирэх өөрнөө. Тэгээ ер нь Курскийн тулалдаанд агаарын том байлдаан болсон л доо. За тоо баримт бол одоо хүртэл хоёр талаас их зөрүүтэй хэлдэг. Зөвл одоо Оросын төвчд болохоор тухайн үед улаан ярмны 2200 орчим нис онгоцыг оролдуулсан байсан. За Люфтваффе одоо Германы нис хүчин бол нөгөө талаас мөн одоо 2000 орчим онгоц оролдуулсан байсан. За анх оролдуулсан онгоцныхаа тоогоор одооны хоёр талын төвчд бол их зөрдөггүй. За зөрдөг юм юу гэхээр энэ 3 сарын хугацаанд ерөнхийдөө Курскийн байлдаан ч 50 хоног болсон гэж байгаа шүү дээ. 7 сарын 5-наас 12 хүртэл хориглох дараа 7 сарын 12-наас бас 23 хүртэл эсрэг хориглолт. Ингээд 7 сарын дахиад авцж байгаа 12-наас 8 сарын 23 хүртэл одоо эсрэг давшилтаа болоод Харьков тэгээд тэр Белград, Ориол хотуудад чинь чөлөөслөөр үндсэндээ дууссан гэж. Энэ хугацаанд явагдсан агаарын байлдаанд зөвлөлтийн тал Германы талаас бараг 2 дахин илүү хохирол амссан байна. За үндсэндээ одоо 1500 онгоцоо алдсан. За зарим тоохоор бол 3000 онгоцоо алдсан. Энэ богино хугацаанд яагаад ийм онгоцоо алдваа гэж. Германы тал бол үндсэндээ 800 онгоцоо алдсан байна. Тэгэхээр шин зэвсгэл бас зөвлөлтийн улаан айранд орж ирсэн л дээ. Саяын дурддаг зөвлөлтийн тал давшилтыг дэмжихтэй гол нь ил2 дайрагч онгоц, за П2 гэсэн шомбөгч бөмбөгдөж онгоцыг анх удаа энэ дөргөнөөр ашигласан. За сөнөөгч 2 төрлийн шинэ онгоц орж ирсэн байсан. Энэ бол Ла5 гэдэг лавочны шинэ сөнөөгч онгоц, нөгөөх нь Як3. За Як3 Ла5 2 бол одоо тактик техникийн хүчин чадлаараа бол Мессершмитт 109-оос дутхгүй зарим талаараа давуу ийм онгоцууд орж ирсэн. За ил2 шомбог дайрагч онгоц бол өмнө нь бол нэг суудалтай бай.
онгоц байсан л да. Тэгээ 41 42 онд бол гол төлөв нэг судалтай дайрагч онгоцыг өрдөрдөг байсан. Тэгээ маш их хохирол амссан. Бараг 10,000 онгоц энэ 2 жилийн хугацаанд алдсан. Яг дотор ганц хүний судалтай учраас одоо хойно урдаас ирж байгаа сонигч онгоцыг сэргүүцэх ямарч боломж байхгүй. За энийг харгалзаад ил 2 онгоцыг чинь 2 хүний судалтай болгоод хойдлынх нь бол онгоцоо хамгаалах зорилготой пулеметтай болгосон л да. Тэрнээс болоод бас хохирол нэлээд багассан. За P2 онгоц бол шумбөгч онгоц одоо энэ сайн онгоц. Гэхдээ харамсалтай нь энэ онгоцууд чинь дөнгөж 43 оны ихээр зөвсгөлд ороод тэрний чинь эзэмшин дараа нь тэрий чинь нисгч нарыг бэлтгэн гэдэг бол бас нэлээд хугацаа хэрэгтэй. Гэвч ийм хугацаа байхгүй. Үндсэндээ одоо дөнгөж одоо шинээр сургагдсан нисгч нар энэ шинэ техниктэй байлдаанд орсон учраас маш их хохирлоо амссан. Нөгөө талаас Германы нисгчэнд шинэ одоо сонигч онгоц орж ирсэн. Энэ юу гэхээр Wolf-Wolf-ха 100 эргэдэг сонигч онгоц. Энэ бол Messerschmitt 109-оос илүү тактик техникийн хувьд бол илүү манай авар сайтай онгоц байсан л да. За энэ нь бол нөлөөсөн. Дээр нь бол тухайн үед Хойд Африкаас Германы тал үндсэндээ одоо зэрэг Европ татаж тэнд байсан нисгчний нэлийн ангиудыг Курскийн байлдаанд татаж ирсэн л да. Даашаа тэр Хойд Африкаас татаж ирсэн одоо танкууд ч гэсэн онгоцууд ч гэсэн тийм эзний өнгөтэй шаргалтай өнгөтэй байлдаанд байлдаанд орж ирж байсан гэж байгаа. Тэгэхээр энэ агарын байлдаан хохирол хоёр талаас их амссан боловч үндсэндээ одоо эцсийн дүнтэй улаан харин бол агаарт ноёрхлоо тогтоож чадсан эцсийн үр дүн одоо тэндэл байсан. За хойд чиглэлийг хоёлаа нэлээд ярьлаа. Рокоссовский болон Модл нарын өмнөд чиглэлд Манштейн нэлээд амжилттай давчиж байгаа шүү дээ. Өмнөд чиглэл дээр нэг юу болоо? Энэ юу критикал гэж ярьдаг шүү дээ. За ер нь бол Манштейн зэргийн жанжны хувьд бол бас улаан аримтай тулдаад нэлээд туршлагач идсэн. Кремиг авдаг болоо байсан л да. Ер нь энэ давшилтыг одоо түрүүн бид орцсон Берлинд одоо бэлтгэж төлөвлөж яхад бол гэдлэрэг дорсон зэргийн жанжингуу нэлээд одоо хоёр хуваагдсан гэж хэлсэн шүү дээ. Германы одоо хороо замын зэргийн жанжигчтай дараа Гудеран оролцвол одоо танкийн бас том мэрэгчлээ. Энэ хүн бол ер нь давшилтыг явуулах эсрэг байсан л да. Одоо байгаа байрал дээр байя. Тэгвэл одоо илүү амжилттай бол бид одоо лайныг цааш нь явуулах тогтоож бол. Тэрвээ бид хулгай хармын хүч хэрэгцсэн үед дахин давшилт явуулах юм бол цаашдаа санаачлага алдна. Энэ бол одоо дайны төгсгөлд муугар нөлөөлөх учраас одоо би эсрэг байна гэдэг юм байсан. За давшилт явуулах саналыг бол бусад жанжингууд нэлээд хүчтэй тавьсан л да. Түүний дотор Манштейн нэлээд бас тавьж ирсэн. Болох юм байна. Болно гэдэг. За ингээд өмнөд үлгээс давшилт явуулахад бол Батуучины фронт бол бас л бэлтгэсэн байсан. Тэгэхдээ мөн одоо цовраажулсан, гурван цовраажулсан одоо харгалтыг бэлтгэсэн байсан. Зүгээр танкийн тэр дөрөв бид орцсон давшилтны долсож байсан Германы танкийн 14 дивизийн 8 нь бол Манштейны мэдлэг байсан л да. Тэм учраас тэн дээр нэлээд найдлага тавьж байсан. За Манштейны мэдлэлт бол гол нь одоо хүнд барс танкуудаар зэвсэгдсэн одоо дивизиуд орж ирж байсан. Хойд талаас 99 гэсэн дунд танк, за өмнөдөөс барс гэсэн танкаар одоо гол цохилттой өгөөд явж болно гэсэн. Тэгээ энэ хоёр талаас давшаад Курск руу ороод Курскийг эзлүүлсэн имгэлгөөтэй байсан л та. Тэгэхэд бол Гудеран гэдлэр бол нэг ушуудаа хэлж байсан ба. Гэхдээ Курск руу давшиж яах гэдэг юм бэ? Курск гэдэг хотыг ер нь хэн мэдэх юм бэ? Бид л одоо сайн мэдэхгүй. Зүгээр санаж байна. Та мэдхгүй Курскийн ач холбогдлыг, дэлхийн мэдхгүй Курскийн ач холбогдлыг ийшээ давшиж хэрэггүй шүү дээ гэсэн ийм эсрэг үцчил байсан юм байл. Үндсэндээ Манштейны давшилт бол бас ихний нэг 4-5 өдөр л нэлээд амжилттай явсан л да. Амжилттай яваад. За ер нь 3 дахь цувраан дээр ирээд за яах вэ гэдэг нөхцөл байдалтай болж явах үед одоо танкийн одоо гол том тэтгэн ер нь 2 дугаар дайнч гэж хэлж болохоор танкийн одоо
хоёр талаас явдал дундаасаа болсон хоёр танкын тулдаан тэр Порохоровка гэдэг жижиг тосгоны хажууд болсон гэд байгаа шүү дээ. Тэгэхээр яагаад ч юм энд болсон юм байдаг. За газар орны нөхцөл байдал нэгдүгээр нөлөөлсөн. Хоёрдугаарт энэ чиглэлд ер нь нэлээд зөвлөлтийн хоригдлт нэлээд сулдраад онгойцсон байсан учраас үүнийг гүйцэхээр тийш нь манштай нэг хоёр дивизээ явуулсан. За яг үнэхээр онгорхоо цоорхоо байсан учраас Батуучин бол түүнийг сөргүүлээд танкийн айран бас хоёр корпусаа явуулсан байна. Тэгэхээр хоёр талаас нийлээд бараг 1200 танк нэг өдөр дотор хоёр өдөр болсон байлдаанд оролцсон гэж хоёр талаас үздэг л дээ. Тэгэхээр одоо бол төгчдийн одоо нийт санал нийлсэн дүгнэлтээр бол улаан армийн талаас нийтдээ 800 танк, Германы талаас 400 танк оролцоод. За Герман бол нийтдээ 300 танк алдсан. Зөвлөлтийн тал бол нэг 550 орчим танк алдсан гэсэн ийм тоон дээр төгчд бол санал нэгдэж байгаа. Яагаад ийм хохирол одоо хоёр талаас гарваа гэж ялангуяа улаан арми ягаад хохирол нэлээд вэ гэдэг асуудал одоо ингээл одоо маргаан бос одоо дэгдэгээл байдаг л да. Би түрүүнд дурдсан Т-34 танкыг одоо дэлхийн 2 дугаар дайнд байсан маш сайн танкуудын нэг гэж нэрлэдэг шүү дээ. Зөвхөн шинээр орж ирсэн энэ Airbus Barс танктай харьцуулахад бол Т-34 танк бол технологийн хувьд бол нэлээд хазрагдсан тооцогдож байсан л да. Зөвхөн Т-34 танкыг чинь нэг хоёр шинж байгаа. Нэг нь бол хоёрыг зузаан, дээр нь зөвлөлтийн зохион бүтээгчд хийхдээ тэр хамгийн одоо урт талын танкны буханд хэсгийн налуу гэсэн. Тийм учраас одоо хоёр нэвтгцсэн бол тэн дээр ойгоод явдаг. Нэвтэлтгүй нэвтгч чадвараас бууруулахад бас тустай байсан гэж. Airbus танкны тухны хоёрыг бол бас нэлээд налуу хийгдэж байсан л та. Барс танкных бол тийм биш ихсэн. Маш одоо зузаан бараг 100 мм. Т-34-өх бол 50-56 мм байсан л та. Курскийн байлдаанд бол Т-34 76 гэдэг танк хэрэглэж байсан. Яг тэгэхээр 76 мм-ийн их боогоор зэвсэгсэн танк байсан. За 76 мм-ийн их боогоор бол үндсэндээ одоо тэр Германы шин танкуудыг хүнд дунд танкуудыг одоо сөнөж чадахгүй байсан. 300 м ойртжээж Т-34 танк энэ хоёр танкт бол 300 м орчим ойртжээж гинжийн тасалдаг. Хоёрыг нэвтэлж чаддаггүй. Тэгэхэд Барс танк бол 2 км-ийн зайнаас Т-34 танк бол өлгөн сөнөдөг байсан байна. Тэгэхэд ер нь 80 мм их хуутай Барс танк чинь. Тэгэхээр энэ Т-34 бол ер нь шүнзний хайрцагшил бас шатааж исэн байл л да. Нэг Барс танкнд зөнөгцөн одоо зөвлөлтийн танкны тоолд мөн адилхан 15-аас 20 танк ногдож исэн байна. Тэгэхээр тэр алсын зайнаас бол бодож устгаж исэн л да. Тэгээ энэ нөхцөл байдал бас тэр танкын тулдаан дээр харагдсан. Тэгээд энэ бол үндсэндээ одоо шинэ техникийн сорьсон юм тулдаан байсан гэж бас үздэг л дээ. Тэгээ юуг нь уншиж байхад судалгааны материалууд дээр уншиж байхад Барс танк гэдэг маань өөрөө тухайн үе мэдээ шин загварын танк байсан. Тэгээд үйлдвэрлэхэд бас их төвөгтэй, их нарийн процесс ихтэй. Т-34 яг эсрэгээр үйлдвэрлэхэд айгүй амархан. Тэгэхээр одоо олон тоогоор нь гаргаад байж болдог. Тэгээд тэр тулдааныг харж байхад бол Оросын зөвлөлтийн танкууд шууд ингээл урагшаа зүтгэл аль болох одоо нэг Германы танкт ойртох. Нөгөө тал бол аль болох Оросын зөвлөлтийн танкуудыг ойртуулахгүй байх гэл ийм л нэг юм тулдаан ингэж л өрнөсөн болов гэж хараад байт юм л да. Тийм, ер нь дэлхийн 2 дугаар дайны туршид нийтдээ Т-34 танкыг чинь бараг одоо 65 мянга чөлөө үйлдвэрсэн. Түүнээс нь 35 мянга орчим нь бол Т-34 76 гэсэн 76 мм их хуудаа танк байна. За үндсэндээ одоо их мааны хүчин чадал дутагдж гин гэдгийг дүгнэлт хийгээд зөвлөлтийн талаа Т-34 танкаас сайжруулад 85 мм их хуудаа танкыг 1944 оны эхнээс л үйлдвэрлэж ирсэн л дээ. Тэгэхдээ тэр танкын цамхаг нэлээд том болж байгаа. Экипаж нь 4 байсан бол 5 болж байгаа юм. Дээр нь ер нь
одоо нэг танк чинь авч явдаг сумны тоо бас их үзүүлэлт болно л да. Дээр дурдсан Т-34 76 чинь бол анхандаа одоо 28 дөнгөж сумтай байлаа шүү дээ. За дараа нь нэмэгдээд нэг 50 орчмол болсон л да. Т-34 85 бол бас нэг 60-аад 55 60 сумтай. Тэгэхээр нөгөө Германы танкууд чинь габарит нэг том хүнд учраас яг доторх зайн ч гэсэн бас нэлээд том. Тэр чинь бараг 80 90 сумтай явдаг байсан л да. Тэгээд хоёуг нь нэвтрээд орох юм бол тэр харин том танкууд чинь доторх сум нь их амархан дэлбэрнэ. Дотор нь орсон юм чи тесрэн штэ нэгдсэн чинь. Тэгээ харин цамхан нэг өсрээд тэр нэг тийм хохирол нь бол гол нь тэндээ байсан. За түрүүн хэллээ тийм үйлчлэгээ хийхэд бол тэр хүнд Германы танкууд бол маш төвөгтэй. Хээрийн нөхцөлд бол үйлчлэгээ хийж ерөөсөө болдог. Заавал одоо чирч явж ээж нэг цех одоо хээрийн жижиг үйлдвэр дээр авчиж заавар засаг үйлчлэгээ хийдэг. Энэ талаас их төвөгтэй. Дээр нь хүнд учраас бас татаж баядны талбараас нөгөө Чехословакиас гарсан гэмтсэн танкуудаа татаж явахад бас их хүч хөдөлмөр хэрэгтэй байдаг. Бас тэр талаас их төвөгтэй байсан л та. Тийм Т-34 чинь бол үндсэндээ технологийн хувьд энгийн ашиглахад амар боловчиг зүгээр одоо хүний асуудал юм да. Дотор нь бол их тохимотой. Тэ. Одоо чинь байлдаж байгаа танк дотор суусан хүн чинь сумлгаын танка жолоодно. Тэгээ танкын дарга нь одоо үйл ажиллагаа удирдна энэ чинь бас жаахан нааштай байх ёстой шүү дээ. Гэтэл тэн талаас Т-34 76 бол маш их төвөгтэй байсан. За Т-34 85 бол арай жаахан сайжирсан. Танкын дарга нь одоо тал тийшээ харах одоо юм цамхтай болсон, шилэн цамхтай болсон, удирдах бас хэлбэр болсон. Тэгээд Т-34 85 дээр чинь хоорондоо холбоо өрөх радио станцуудыг одоо танкууд хоорондоо холбоо өрөх станцуудыг тавьж өгсөн л да. Германы танкууд бол танк болгон холбоотойгоос гадна одоо дуран хараа маш сайтай байсан. Тэр удаа бэлтгэл одоо нэг дуран хараа Чехословакиас гарахад дахиад одоо тавихаар дуран хараанууд нь дотроо бэлэн явдаг байсан. Эмнэлгийн одоо ангашуудад тусламж үзүүлэх одоо энэ багж хэрэгсэл нь бол тэр танкууд дотор маш сайн байсан. Тэгээ янз янзын юм давуу тал байсан л да. Тэр нэг холбоо муутай гэдэг дээр зөвлөлтийн тэр танкын цуваач юм ингээ ирж байхад эхний танк нь холбоотой байдаг. Тэгэхээр эхний танкын л устгах юм бол бусд нь ингээд холбоогүй болчдөг гэх нэг Германууд тэгж их танкуудыг зөвлөлтийн танкуудыг бас олон орон жагсаалаас гаргаж ирсэн юм байлээ. Энэ дээр за Прохоровкогийн тулалдаа ингээд цус асгаруулсан аимшигтай тулалдаа өрнөж. За хойд талд ерөнхийдөө муудлын давшилтыг зогсоолоо. Одоо талын фронтын дээр хэрхэн оролцсон вэ? Иван Степанович Коневын захирч ирсэн талын фронт бараг 400 мянган хүний хүчтэй юм юу байгаа шин. Ерөнхийдөө нөөц тэгээд ер нь нөгөө дайсны тоглохоныг сулруулад айгийн талын фронт бол одоо зүйлж тавьшаа. Тийм сая бас та зөв урдлаа. Ер нь Курскийн тулдаан эхлэх юм бол улаан арин бол стратегийн нөөцийг бол маш сайн бүрдүүлсэн байсан. Энэ үед бол энэ үйлдвэрлэл бол түрүүн бид дурдсан зэргийн үйлдвэрлэлд бол химийн ажлаад эхэлсэн учраас нөөц бүрэлдэхүүнийг маш их татсан байсан л та. Тэгээд Курскийн байлдаанд ялд байгуулсан нэг гол хүчин зүйл бол стратегийн нөөц үнийг асар их хохирол амсны дараа яг цаг хугацаанд нь одоо байлдаанд татаж оролцуулсан асуудал гэж үздэг л дээ. Тэгэхээр Коневын командсан дээр талын фронт бол үндсэндээ одоо Батучины фронтын зүүн жигүүрт үндсэндээ байрласан байсан. Хэдийгээр нөөц нь байсан боловч яг тэр Батучины фронт, Коневын фронт чинь чанх урдаас нь Харьков бат байсан л да. Харьков бол гол аж үйлдвэрийн төв тооцогддог. Тэнд чинь одоо ч гэсэн одоо тэр үед ч гэсэн одоо зөвлөлтийн танкын үйлдвэрийн гол урхаа байсан шүү дээ. Одоо ч гэсэн Украинад танкын гол үйлдвэр тэнд байрладаг. Тэгэхээр зэрэг германууд үндсэндээ одоо байлдаан Чехословакиас гарсан зэвсэг техникээ бол Харьков руу татаж их засаг үйлчлэгээ явуулдаг байсан баг. Дээр нь Харьков чинь одоо улаан арим 1942 онд эзлэхээр том одоо стратегийн чанартай давшилт явуулаад тэнд одоо
улаан армийн 3 фронт буцагдаж олддогдсон. За тэр нэг тийм хорсол стайлд бол үлдсэн байсан. Тэр хорслоороо явсаар байгаад 43 оны 2 сард мөн эзлээд тэгээ хүч төрөнд дурдсанаар хүч хөрлөлгөө дахиад германуудад орхиод гарчихсан учраас ер нь талын фронтын гол зорилгыг бол туслах чиглэл зохилдог. Гэхдээ Харьковыг чиглүүлэх ийм зорилго тавьсан байсан. За Моделийн Манштейн арим бол Батхуудны эсрэг давшаад хүч цулгарсан байсан учраас Конвийн фронт бол Манштейны бүлгийн хажуу хаврагаас нь цохилт өгч Харьковын зөвлөлд давшилт явуулсан л та. За ингэснээр бол 2 том давших операцийг угаасаа бэлдсэн байсан. Батхуудны дээр Конвийн чиглэлд бол Ремянцо гэдэг нэртэй давших операцийг боловсруулсан байсан. Хойжлд Рокоссовскын чиглэлд дайсны давшилтыг няцаасны дараа стратегийн чанартай томоохон давшилтыг Орел хотын чиглэлд явуулахаар Кутузов гэдэг нэртэй операцийг боловсруулсан байсан. Тэгэхээр энэ хойд чиглэлд ашиглахаар танкийн бас нэг армийг нөөцөнд авцсан байсан. Энэ Курскийн байлдаанд ч үндсэндээ одоо зөвлөлтийн танкийн анги салбарыг ч одоо том жанжингууд төрсөн л доо. Катоков гэдэг танкийн армийн командлагч Кравченко байна, Ротмистр байна. Тэгэхээр энэ Катоковын командсан танкийн 6 дугаар арми. Энд чинь тэнд одоо Курскийн байлдаанд чухамхүү одоо хатуужаад давсаар байгаад Берлинг одоо чөлөөсөн арми. Берлингээс шууд татаад Баян-Дүн авчирч тэгээ Манжуурын операцид гол үүрэг гүйцэтгсэн л арми шүү дээ. Ингээ үндсэндээ давших 2 операцийг хойд уртцэг руу явуулснараа үндсэндээ 8 сарын одоо бараг 23 гэхэд Харьковыг чөлөөлөд, Орел хотыг чөлөөлөд, Белград хотыг чөлөөлөд нөгөө Курскийн тохоо маань тохоо биш 2 талаараа үндсэндээ фронт урагшилж тэгээ фронт тэгшиж ирсэн. За германууд яагаад орсон гэхээр тэр үед Дон мөрний урд талд бол Германы бас нэлээд том бүлэглэл байсан. Тэгэхээр зэрэг энэ бүлэглэлээ германчууд Дон мөрний баруун талд татж гаргасан л да. Ингэснээр бол фронт нэлээд тэгширч ирсэн. За зөвлөлтийн талд ч гэсэн одоо ашигтай болоод ирсэн. Германууд ерөнхийдөө ингээ Курскийн тулдаанаас ингээ ер нь ялагдчихжээ шүү дээ. Одоо яалчгүй хүчин давтаад. Нөгөө талаар би бас ингэж уншижсэн. За Умард Африк бол холбоотны цэрэг одоо нөө Касабланкад юунд буугаад ингээд Умард Африкийг чөлөөлөд Сицилийн арал дээр бас буух гэж ирсэн нь энэ бас нөгөө талаараа Курскийн тулдаанаас бас танкуудыг татаж ирж Италид байлдуулахаар бас төлөвлөж ирсэн гэсэн. Энэ одоо хэм бодтой. Тэгээ яг холбоотны цэрэг 1943 оны 7 сарын 10-нд Сицилид десант болгосон. Одоо яг л эд үзэж яах юм бэ? За Итали бол тэр үед Германы гол холбоотон байсан л да. За Сицилийг бол нэг сар орчмын дотор эзлээд авсан. Яг одоо энэ үед Курскийн тулдаан эд өрнөж байсан. За тэгээд 8 сар гараад холбоотнууд эхний десантаа Италийн хэрэг дээр болгосон. Тийм учраас Курскийн байлдаанд оролцож ирсэн одоо танкийн зарим дивизиудыг Итали руу татъя гэдэг санал гарсан. За энэ саналыг Германы жанжин штабтар хэлэлцээд за энэ 2-3 танкийн дивизийг татъя. Тэртээ ер нь давшилт одоо амжилтгүй болсон. Хоригдтон шилжиж байгаа учраас одоо танкийн хүчинд шаардлагагүй гэдэг. Ингээ ярилцаад гид дээр бол ерөөсө ганцхан дивизийг л татах гэдэг чиглэл өгсөн л та. Тэгээд эндээс нэг танкийн нэг дивизийг Итали руу татсан. Тэгэхээр энэ бол тэр Курскийн тулдаанд бол нэг хайхтар нөлөөлж чадаагүй. Германы арим бол хүчтэй байсан. Ер нь бол дорнод фронтоор төвлөрсөн байсан Германы нийс хүчний танкийн одоо нийт бүрэлдэхүүний чинь бараг 70% 1943 оны 7 сарын ихэр тэр Курскийн давшилтыг явуулахаар Германууд тайлбар төлөвлөгөөг олзруулахаар хуралд болцсон байсан шүү дээ. Нийт танк чинь одоо 70% тэнд байхад бус фронтоор Германы 1500 орчим танк байх жишээ. Тэр Барс танк чинь бол өдрлөөд 1942 оны сүүлчээр одоо Ленинградын фронт дээр хавчраад байлдаанд оруулаад тэгээ бас техникийн зарим асуудлууд нь бас дутууд олимгүй байсан учраас нэлээд хэдэн танкыг германчууд байлдааны талбарт орхиод хайчаа явцсан.
Тэрний зөвлөлтийнх нь бас олдож авсан л да. Тэгээд Москвад авчираад, Уралд авчираад бас нэлээд судлаад Германы танкуудын үзсэн байсан. За ялангуяа тэр Фердинанд гэдэг өөрөө өвч гэх бол байлдааны талбарт нэлээд хийдэг гэмтээсэн. Тэр ч одоо бараг 65 тонн учраас татах аргагүй. Нэлээд хийдэг хайцсан байсан. Тэрнийг бас 7-8-ыг бас зөвлөлтийнх нь олзолж аваад бас гүн рүүгээ татаад нэлээд бас сургууль соёл хийж туршиж үзсэн л дээ. За энэ дээр нөө Филипп Сейбен гэдэг нэг Английн одоо судлаач ягийн зөвлөлтийн улаан армийн байлдааны тактик дээр нэлээд судалгаа хийдэг хүн тэгэж ярьж ирсэн. Сицил рүү татсандаа бас гол нь биш. Гол нь зөвлөлт холбоот улс бусад фронтын чиглэлээр бас давшилт хийх юм нөөцтэй байсан учраас яалтчгүй бас энэ нөлөөлсөн бахаар гэж ярьж ирсэн л да. Дээд зэрэглэлийн цэвэр хөр хорхой торог хамгийн тансаг хийц тод торог 1943 оны одоо яг Курскийн байлдаанд ингээ ялдаар дууснаар бол улаан харимч маш их хохирломссон та маш их хохирломссон. Гэхдээ би дөрөнд дурдсан гол одоо нөлөөсөн хүчин зүйл юу гэхээр яг энэ 42 43 оны зав дээр зөвлөлтийн ард тал бол хэвийн одоо ажиллах ийм горимдоо шилжсэн. Тэгэхээр зэрэг энэ байлдаанд бол ялтыг хангахад гол үүргийг бол одоо энэ зөвлөлтийн цэргийн ажилтнууд хэвийн ажиллагаанд орсон нь бол нэлээд нөлөөсөн. Бусад чиглэлээр бол тухайн үед бол улаан арим бас стратегийн чанартай томоохон давшилт явуулах үндэ одоо яг тэнхэл нь бас бүрдээг байсан. Гол хүчээ одоо Курск татсан учраас. За Курскийн байлдааны дараа гол анхаарлаа улаан арим Ленинградын чиглэлд тавьсан л да. Яг доктор Ленинградын бүсэлтийг сэтлэх нь гол чухал байсан учраас хоёр дахь гол анхаарал тийшээ явсан. За Курскийн байлдааны амжилттай болох дараагийн нэг шатны хөвтөр Киев хотыг чөлөөлөх хэрэгтэй байсан. Киев ч нэг Днеприйн ирэг дээр учраас Днеприйг гаталчиж Киевийг чөлөөлөх хэрэгтэй. Тэгэхээр Днеприйн ирэг тулж очисон улаан арим бол дараагийн одоо үйл ажиллагаанд бэлтгэсэн л дээ. Киев чөлөөлөх байлдаан бол үндсэндээ 43 оноод намрын сүүлээр дууссан шүү дээ. Тэгэхээр энэ бол бас их том байлдаан байсан. Энэ дээр Эрих фон Манштейн болон Адольф Хитлер нарын уулзалт нэлээд сонирхол татдаг. Манштейн бол давшилтаа хөгжлүүлэх гэдэг шүү дээ, тийм ээ. Одоо ингээд цаашаа ингээд явъя, ингээд нөөцөө дахиад татаа, дахиад цаашаа хөгжлүүлээ гэдэг. Энэ дээр бол яалтчгүй одоо нөхцөл байдлыг дүгнж үзээд ер нь энэ Курскийн тулдаанаас хойш бол Германы арим дорнод фронт дээр бол давшилт явуулах баг боломжгүй болсон юм бол гэж харагдаад байна юм л да. Тэгээ би түрүүнд дурдсан шүү дээ. Үндсэндээ одоо энэ давшилтыг явуулахаар 50 дивиз оролцуулсан байсан. Энэ 50 дивизийг чинь баг 3-2 нь үндсэндээ буцагдсан. Улаан арим үүн эсрэг баг 80 дивиз оролцуулсан байсан. Улаан армийн дивизэд бас тал нь энэ байлдаанд буцагдсан. Тэгэхээр стратегийн чанартай давшилт явуулах чадвах боломжтой бол Курскийн байлдааны дунд Германы арим үндсэндээ алдсан. Тийм их уяг танкийн хүч, тийм их нэс хүчнийг дахин хуралдуулах боломжгүй болсон. Гэхдээ Германы арим одоо оператив тактикийн чанартай, хэсэгчилсэн давшилт явуулах ийм боломжтой үлдсэн л дээ. Тийм ч учраас уг нь бол Курскийн байлдааны дараа таны дөрөв хэлдгээр улаан арим ер нь нийт фронтоор урагшлаад авших боломжтой байсан юм биш үү гэж. Тийм боломж үндсэндээ байхгүй байсан. Яг тэгэхээр гол цохилтыг хийхин тулд ч нэр гол цохилтондоо л одоо гол хүчээ хуралдуулдаг шүү дээ. Бусад фронтоос хэрэгслээ татаж авчираад артлаасаа татаж авчираад. Тэгэхээр аль нь бол бусад чиглэлээр бол сулхан л байсан. Тухайн үед бол Сталин Курскийн байлдаанд дуустаар Москвагаас фронтыг холдуулахын тулд бас тэр Белорусын чиглэлд одоо гол цохилтыг давшилт явуулъя гэдэг бас онлайн судлаач гэж тавьж ирсэн л да. Гэвч одоо Жоко тэр үед бас хариулж ирсэн. Эх оны хавраас нааш боломжгүй Курскийн байлдаанд бид нэлээд одоо сулдлаа. Энийгээ сэлбэх ёстой.
дээр нь бас дэд бүтц зам харилцаагаа цас сайжруулах хэрэгтэй гэсэн юм саналыг тавиадгаа хойшлуулж лээс л дээ. За түрүүн бид нар хэд удаа та удаад өнгөрлөө хохирол гэдэг. Ер нь зөвлөлт улаан харим. За Вермахт Курскийн тулдааны дараа хохирол ер нь хэрэг байсан бэ? Тэгээ энэ бас одоо ч гэсэн хоёр талын төвөгчдөх маргалддаг л асуудал юм байна л дээ. Түрүүн нөгөө танкын одоо Бараховкийн тулдааныг хэллээ шүү дээ. Маш их танк хохирлоо гэж. Тэнд жишээлбэл одоо би түрүүнээс нэг барс танк чинь арилтаанд ороход улаан армийн 15-20 танкыг сүнэжиж байгаа байхгүй. Тэг чин цаана одоо танк үлдэхгүй шүү дээ. Тэгээд тэр зөвлөлтийн танкын корпусуудад галын дэмжлэг үзүүлэхээр 76 мм их боор зэвсгсэн өөрөө өгчих хуунуудыг их нийлүүлсэн байсан. Энэ бол тэр үед зөвлөлтийн зөвшөлтөөс нь тээж аргадаг хөнгөн танкны суурин дээр хийцсэн юм 76 мм өөрөө өгчих хуунууд. Тухайлбал ийм өөрөө өгчих хууны нэг баригадагч чинь одоо нэг 50-60 их бот байсан. Тэгээ энэ хөнгөн танк маягийн нүүднүүдийг энэ хүн танкны эсрэг их хайсан байна. Тэгээ тэрий чи ерөөсөө одоо ялаа алж байгаа юм шиг л хүн танкууд бол нэг сумаар 2-3 хөнгөн танкыг устгаж ирсэн байна. Тэсэрдэг сумаар. Тэр чинь хоёрын ч нэмгэн. Тэгээ тийм учраас тэр зөвлөлтийн хувьд одоо танкны тоо хохирлох байсан бас тэрнтэй холбоотой байсан л та. За амьд хүчний хохирол дээр бол зөвлөлтийн талыг бол нийтдээ одоо нэг буцалтгүй хохирол налагдсан хүнийг бол 250 мянга орчим гэж үнэлдэг юм байна лээ. Германых бол 165 мянган хүн буцалтгүй хохирол шүү дээ байсан гэж. За зөвлөлтийн талаас шархагдсан хүний тоог бол бас янз янз л та. Үндсэндээ нэг 500 мянга 600 мянга гэж хэлдэг. Юуны Германы талаас шархагдсан хүн бол нэг 200 мянга орчим гэж нэг тоотой. Тэгэхээр зөвлөлтийнх нь бол Германы хохирлыг нэг заа 380 400 мянга орчмоор хохирсан гэж. За үдс суртлын тоогоор бол энэ бараг Германы харин бол 800 мянга орчмоор хохирсан гэж хэлдэг. За Германы тал зөвлөлтийн хохирлын үнэлгээтэй бол бас л их хэтрүүлсэн тоонууд их хэрэгэлдэг. Гэхдээ зөвлөлтийнх нь Оросын төвчтэй одоо өөрсдийнх нь зөвшөөрсөн бол 800 мянга орчим хүн ямар ч байсан алгадсан шархагдсан сургаггүй болсон олзлогдсон гэдэг. Тэгэхээр зэрэг Германы тал нэг 400 мянга орчмоор хохирсон байж болж байна. Улаан харин бол 800 мянга орчмоор. Хоёр дахин илүү хохиролтой. Тэгээ энэ дээр бол одоо соёл харагдаж байгаа юм л да. Үндсэндээ хоёр талын цэргийн урлагийн соёл, тактикийн одоо соёл харагдаж байгаа. Амьд хүч яагаад их хохирч байна. Нөгөө талын амьд хүч яагаад бага байна гэдэг чинь. Тэгэхээр энэ бол бас бодох хэрэгтэй. За тулалдааны үр дүн. За зөвлөлт бод улсын ялалтаар өндөрлсөн. За ингээд цаашдаа энэ тулалдааны үр дүн Вермахт Германд хэрхэн нөлөөлөв? За магадгүй зөвлөлт бод улсад хэрхэн нөлөөлөв? Тэгээ ер нь энэ Курскийн тулалдаанд ялсан ялалт бол нийтдээ зөвлөлтийн удирдлага, за зөвлөлтийн ард түмний урам зоригийг бол үндсэндээ сэргээсэн. Сталинградын байлдаанд яг хуу маш их стратегийн чанартай ялалт байгуулсан. Дараалаад удалгүй хэдэн сарын дараа Курскийн байлдаанд ялалт байгуулна гэдэг бол зөвлөлтийн ард түмний ялалтандаа итгэлийг бол болон бадраасан бэхжүүлж өгсөн. За энэ бол эргээд одоо улаан армийн байлдах чадварт ялангуяа сэтгэл санааг өргөх урам зоригийг одоо дэвшлүүлэхэд бол гол хүчин зүйл болсон л да. Ер нь байлдаанд бол мэдээж одоо зэвсэг техник, амьд хүчний харьцаа, чанар, тоо нөлөөлнө. Гэхдээ тэрнээс дутхгүй нөлөөлдөг юм чинь сэтгэл зүйн бэлтгэл шүү дээ. Мораль. Тэгэхээр энэ бол үндсэндээ улаан армийн моралийг бол маш өндөр төсгсөн. Нөгөө талаас Германы бас урд хоног бол нэлээд мундагсан. Ер нь бол одоо энэ дайнд Дорнт фронт дээр бол ямар ч байсан одоо яллахгүй юм байна гэдэг энэ дүгнэлт бол тэр үеэс л гарсан л та. Тэр үеэсээ ч одоо Германы удирдлага дотор
ялангуяа цэргийн удирдах бүрэлдэхүүний дотор ялдандаа үйл итгэх. За тэгээд гийдлэр шүүмжлэх, далдуур одоо гийдлэр шүүмжлэхийн бодлол их нэмэгдсэн. За энэ хэмжээгээрээ ч гэсэн бас өрөнтэй холбоотнуудтай холбоо тогтоох ордлогууд бол эхнээсээ гарч ирсэн. За баярлалаа. Зархимын үзэгчтэй өнөөдөр бид нэр Курскийн тулдааны талаар ярьлаа. За Прохоровка танкийн хамгийн том тулдаан болсон энэ газар үнэхээр одоо шийдвэрлэх ийм одоо тулдаан болсон. За ингээд танд хүрэлцэн гэж энэ талаар ярьсанд үнэхээр их баярлалаа. За баярлалаа. За ингээд дараагийнхаа дугаараар бүгдээрээ уулзцаая.